Хэрэв та бичвэртээ агуулгын дараалал оруулах бол бүх бичвэрээ нэг хэлбэрт оруулах хэрэгтэй. Үүний тулд эхлээд бичвэрийн гарчиг бүрт тохирсон нэг хэлбэрийг сонгоно. Дараа нь агуулгын дараалал оруулах хуудасаа сонгоод дээд цэснээс reference хэсэг Table of Contents цонхонд дарж хүссэн хэлбэрээ сонгоно. Энэ дарааллаар хийвэл таны бүхэл бичвэрийн агуулгууд нэг хэлбэрт хуудасныхаа дугаартайгаа орно. Агуулга хэсэгт эхний танилцуулгын хэсэг ороогүй байгааг анзаарж байна уу? Учир нь гарчигны хэлбэр өнгө өөр учраас л тэр. Тэгвэл энэ хэсгээ идэвхжүүлээд home цэснээс өмнөх гарчигнуудыг оруулсан heading 1 гэсэн хэлбэрийг сонгоно. Ингээд агуулгын дараалал руугаа очиж идэвхжүүлээд шинжлэх хэсгийг дарж бүх агуулгыг шинжлэх гэснийг сонгоорой. Энэ засварыг хийж сурснаар та олон хуудастай зүйл бичиж байгаа тохиолдолд хуудасны тоо зөрөх, бичвэр эмх замбраагүй болох зэрэг асуудалд санаа зовох хэрэггүй болж байна. Үүний тулд бичвэртээ өөрчлөлт оруулсан бол агуулгын дараалал руугаа очиж идэвхжүүлээд шинжлэх хэсгийг дарж хуудасны тоо шинжлэх гэснийг сонгоход л болно.